би чи та бүгд чита санаж тоглож үзсэн баг. Гэтэ хэдүүлээ тэр нэг үйл явдлын нэг ойлгож ирсэн яг юу болоод байгаа юм мэдэхгүй. Тэгсэн мөрчлөл нэг гой тоглоод кафетэд гэсэн шүү дээ. Энэ дээр ер нь бол одоо яг ямар үйл явдал гараад байгааг нь ярина. Ер нь тэгээд амар урт болохоор парт туваах шаардлага гарах юм шиг байлээ. Тэгээ ер нь бол би анх тоглох жоохон байсан. Тэгээ сүүл тоглоход арай ойлгож байгаа юм чи үйл явдал нь юу болоод ирсэн. За одоо эхлэе зөө. За San Andreas гэдэг нь одоо юм мужи гэх юм уу? Америкийн нэг мужи бөгөөд тэр дотор 3 хоттой. Los Santos, San Fierro, Las Venturas гэдэг. За бүх үйл явдал мэдээж Los Santos буюу Читатав дээр би өмнөх бичлэгэнд дурдсан тэр хотод өрнөдөг. Гэтэ оны хувьд бүр 90 онд. За эхлээд 1987 оноос бүх үйл явдал бөгөөд Grove Street-ийн гэр бүл хотод үйл ажиллагаа явуулдаг гол гангуудын нэг юм. За ганг гэдэг нь юу вэ гэхээр нөгөө бүлгэн байгууллагууд тэр газраа хамгаалдаг юм уу? Ганг гэдэг нь ер нь бол. За тэгээд Уг гангийн даргын ах нь тоглоомын гол баатар CJ гэдэг хүн бай. За бүтэн нэрийг нь болохоор Carl CJ Johnson буюу CJ-ийн дунд нэр нь нэгжин нэр нь Carl. Тэгснээр овог нь Johnson. За тэгээд тодорхойгүй нөхцөл байдлаас болж өөрийн дүү Brian-ийн өхөл хүргэсэн хэмээн олон нийтийн дунд яригдаж эцгүүртэй байлд орсноос болж Carl Los Santos хотоос Liberty хот руу нүүж дараагийн 5 жилдээ тэнд өнгөрөөдгөө. За үүний дараа 1992 оны 1 орой Grove Street-д нэгэн ногоон машин эргэлдэг бөгөөд энийг ногоон Saber гэдэг. Энэ болохоор өрсөлдөгч бүлгэн болох баласын гишүүд унж байдаг бөгөөд машинаараа байшин руу буудчаад цутаадаг. Гэвч тэдний яг ингээд төлөвлөсөн хүн алгацсан хэсээ илүү манай Carl-ын ээж оронд нь алуулсан байдаг. Beryl Johnson. За энэ үл Carl-ыг буцаж явах шалтгаан болдог. За үүгээр бид санаж байгаа ч та санаж эхлэхэд онгоцны бодол дээр манай хар залуу болж идсэн. За эндээс эхэлж байгаа. За Johnson гэр бүлийн гишүүн бол Brian-ы оршуулгад ороогүйгээсээ болж харамсдаг бөгөөд энэ удаа ихийнхээ оршуулганд заавал оролцно гэд ирдгээ. За тэгэл гэрлүүгээ харих замд нь хідэн цагдаа нар манай хүнийг саатуулдаг. Эдгээр цагдаа нар гангуудтай тэмцэх зорилготой Crash гэх цагдаагийн нэгтгэл юм уу? Crash гэдэг тусдаа өөр нэртэй бас нэг цагдаа дотор байдаг зүйл. За эдгээр гурван эрхмийг Jimmy Hernandez, Eddie Blasky, Frank Timpani гэдэг. Frank Timpani нь болохоор тэдний толгойлогч гэх юм өдөртөгч нь. Энэ гурван маань Carl-ыг саатуулдаг. За тэгээд энэ гурван маань таньдаг багын андууч гэл ярьдаг л да. Тэгэл тэдний дараа Frank ингэж ярьж байгаа. Бид хэдийн авлал авдгийг Ralph Pendlebury гэдэг цагдаа илчлэх гээд байсан тул буудаад хороосон гэж байгаа. Тэр Carl чи мань хэдийнхээ хэлснээр ер нь бол хийхгүй бол тэрний аллага нь хэлмэгдүүлнэ шүү гэж занл хийлдэг Carl-ыг. Дараа ажил гарах хүртэл баяртай гээд машинаас ингээд зүтлгээд ичдэг. За тэгэл энэ хэсгийг харах юм бол хамгийн их гоё хэсэг байдаг. Oh shit. Here we go again. За энэс ойлгохгүй бол орчуулбал дахиад ихэж байна. За үйл явдал руу буцах юм бол манай CJ гэрлүүгөө орсон чинь түүний анда Big Smoke тэрнийг танихгүй золтой цохиураа нам цохих гээд ингээд чичрээд идэг. За тэрний дараа Big Smoke CJ-г дагуулад оршуулгын газар руу явдаг ээж нь. За энэ харнууд нэшлэлт малгайтай залуу Ryder бөгөөд CJ-гийн хажуудлын хөрш. За энэ хар охин болохоор Kendall гэдэг бөгөөд ер нь бол ихч нь байгаа. Манай гол дүрийн. За дараа нь хар малгайтай ах болохоор Sweet гэдэг бүлгэмийн толгойлогч одоогор. Sweet-ийн дүү болох CJ-ийг харчаад нэг баяртай байдгүй. Дургуй айшилдаг бөгөөд Sweet ниймэрхүү утгатай юм хэлдэг юм л манад. Чи Brian-ы оршуулганд очиагүй шиг яах гэж ирж байгаа юм байгаа гэдэг. За тэгээ бөөнөрөө гараад явсан чинь өрсөлдөгч ганг буюу баласхийн машины зүрүүлцдэг шатагаад. За тэгээд машингоос манай хэд маань юу унсан гэж ер нь бол ундаг дуугаар гэрлүүг ярьдаг. Эхний даалгавруудын нэг байдаг шүү. Тэгээд замдаа буцаж харьдаг. Ер нь бол хот болохоор хид хідэн гангууд байдаг зөө. Манай гол дүрийн ганг болохоор Grove Street бөгөөд юм ногоон ингээд тогттой юм ногоон өнгөтэй. За хойд зүг рүүгээ тэдний мөнхийн өрсөлдөгч байнга өрсөлдөж байдаг ягаан өнгөтэй Баласийнхан. За хотын зүүн талд болохоор шар өнгөтэй Вагасийнхан байдаг. Вагас ганг. За тэгээд хотын баруун цагт нэг жижигхэн ганг байдаг бол тэрийг Varas Los Aztecas гэдэг цэнхэрөнгөтэй. За үйл явдал руу буцаж орох юм бол саяхан гарсан Grove Street Family-ийн анх хамгийн хүчтэй ганг байсан бол одоо доод түвшинд орсон. Яагаад вэ гэж юу? Тэдний өрсөлдөгч гангууд хар тамхины худалдаагаар ашиг олж хүчрхэгжиж байлаа. Өөрөөлийг харахад хороолт хар тамхи дүүрэн болжээ. Grove Street-ийн толгойлогч Sweet харин ямар ч зүнээр ганг хар тамхинд холбохгүй гэж шийдсэн бөгөөд зарим зөвлөгөө үл тун зарчимдаа үнэс үлдэж байлаа. Ийм болохоор тэдний хүч нь багасж өрсөлдөгч нь хүчрхэгжиж нөлөөлж байсан. Бөгөөд манай хэд яач чадахгүй байлаа.
За Карл туслах талаар бодож байгаас Sweet ээжийнхээ нас баралтаас хойш харт тамхинаас мөнгө олохыг зөвшөөрөхгүй. Тэрч байтугай өрсөлдөгч улам хүчрэгчээд байхад нь зарахгүй байлаа. CJ үргэлж буцаж гангийн гишүүн болдог ер нь бол дахиад. За тэгэл ахтай энэ бүлгмээ өөдөн татхад нь ер нь бол туслахаар даалгаврууд биелүүлдэг. Тэнгүүтээ эхний даалгавар дээр ер нь бол буцаа тэмдэгнүүдэд зурдаг. Хот хоёрын онготой гангийнхаа тэмдгүүдийг Grove Street Families-ийн хүндэт гишүүн болохоор ер нь бол дахин нөлөөтэй болохын тулд олон бэрхшээлтийг даван тулах хэрэг гардаг. CJ багтаа амьдардаг байсан гэртээ ирээд нэг л хацсан санагдана. Хажуу байшинд нь Sweet өөртөө Grove дээр 2 давхар байшинд амьдардаг бөгөөд Ryder нь болохоор хуучин гэртээ, Biggs Moon болохоор Idlewood гээд арай хол газар амьдардаг. CJ хувийн сэтгэлд Grove-ийн хамгийн чухал гэж үздэг бөгөөд өөрийн хамаатайгаа хамт өөрийн хороолдоо буцаж ирж өөрийн нөлөөгөө сэргээж гэр бүлийнхаа нэр хүндийг хамгаалах гэж орж байв. CJ өмнөшгөө хүчрэг байж чадахгүй ч өөрийн юмыг хамгаалах, хотод буцаж ирснээр мэддүүлэх шаардлагатай гэж бодож байлаа. За тэгээд Джонсонгийн ах トゥ дахин хамтдаа хөдөлгөөнд ордог бөгөөд хуучин граффитид тэмдгүүдээс сэргээдэг. Баларсын нутаг дэвсгэрээр аялж өөрсдийн оршихуйг мэдрүүлэн эхэлжээ. Ер нь бол оронгуудаа тэндрлээ бас буудалцаад халдаж байгаа байхгүй. Grove Street-ийн эзэмшил дээр нэг ч хар тамхи зардаг хүмүүс байх ёсгүй гэд зүгээр ил явж байгаа хүмүүс зодж мод гүцэргэлээд. Тэгээд та нарт энд бизнес хийх ёсгүй, ирэхгүй гэд. Ер нь бол ингээд ойлгуулж байгаа. Даалгавруудыг бас хардаг. Тэднээс тэмцэх зураа бас өрдөн үнэж байсан зарим гишүүд нь мөнгөний төлөө урвсан нь ил болж байсан бөгөөд For Life гэсэн тангараг нь орч хуучин гишүүдсэн замаа алдсан. Учир тэднийг шийтгэж байлаа. За тэгээд баргийн зодч нүдэл болохгүй бараг л алах шахдаг. Гэтэ тэгээд CJ болон түүний хамаад хар тамхи хотыг залгиж хүмүүсийн амьдралыг нь сүйтгэж хуучин анд нөхдөнд хүртэл ивдэж байгааг харж юу ч хийж чадахгүй байлаа. Зарим нь нас барсан, зарим нь урвж, харин үлдсэн зөвхөн мөнгөний эсвэл донгоо бодон тамхинд толгой дараалан оржээ. Хотоор тамхичид донцсон хүмүүс дүүрсэн бөгөөд үнс байдал бараг үгүй болсон. CJ болон Grove Street-ийн нөхцөл байдлыг цэвэрлэх гэж оролдож байгаа ч энэ урсгалын эсрэг тэмцэгтэй яг адилхан байсан. За тэгээд энэний эсрэг хэдэн 7 хоног тэмцний эцэст наазах нь хүмүүс нүрэн дээр тамхитдах эсвэл худалдаалах нь багасчихжээ. Амжилттай даалгаврын дараа манай хэд маань үлссэн нэх гоё хоолнд орохоор ер нь бол явж байгаа. За Big Smoke тэгээд ер нь CJ жижиг турцгаа юу ч болсон чадах хэрэгтэй гэж найзуудаараа хэлнэ. Хотын өнцөг булан бүрт түрүү хоолны газар байдаг. Бургер, пицца, дахиад гэх мэт зөндөө олон газрууд байдаг. Хамгийн дуртай бол Clacking Bell буюу Big Smoke-ийн хамгийн дуртай газар. Тэгээ хамгийн алдартай захиалга нь 2 дугаар 7, 2.7 тэгээд 2.45. Тэгээ нэг нь бэслэгтэй. Дээрээс нь том ундаатай. Ингэж тэгэд өслөгөн дарж буцаа тэмцэлтэд иргэн орж байлаа. CJ ба түүний хамаад хоолж дуусаад живсгээ бэлжсэний дараа хороол руу буцаж явах гэж байтал урд нь Баларсынхандаа таардаг. Тэгэл замд нь Баларстай тулдад замын хажуулаад Баларсын машиныг нь шууд дэлбэлж орхидог хүмүүстэй намд. Уг нөхцөл байдал хэрхэн урчиж байгаа те CJ-ийн өдрүүдийн үйлдэлүүд нь хэрхэн Баларсын анхаарал татж байгаа харагдаж хоёр тал нь мөргөлдөөнийг улам томорч байгааг харах болно. За тэгээ CJ Big Smoke-ийн гэрт нь хүргэсний дараа ах нь болох Sweet залгаснаа. Хөөе чи юм дургай чамаас яах хүн байхгүй шүү. Жимд яв гэд. Тэгээ чи өөрийн бие хөдлөхгүй бол өөр хүн чамайг хүндлэхгүй гэдэг. За жим таслаа хийсний дараа шинээр хийдэд нь зодооны хөдөлгөөнд давхар сурдаг. За дараа нь тэгэл Ryder-тай тэд өөрсдийнхөө ганга хүчрхэгжүүлэхийн тулд хотын живсгийн агуулгыг тонож буу сум дэлбэрэх бодцыг цуглуулж хотын буланд болон нууцлалтай агуулгыг тонож исэн. Police say gang trouble is on the rise again, especially in Los Santos. Sources believe it is linked to the rise. Гэтэ нөгөө ихэнд дурлагдсан 3 цагтаа маань бас л нөгөө нэг манай CJ-тэй уулзаж ер нь бол дарамтлагдаг байсан. Тэдгээр цагдаа нар маань бүлгэмээр хийх ажил өгдөг бөгөөд энэ дээр та бүхний мэдэх бооны ард мотоциклээр хөөдөг хамгийн лайтай даалгаврыг санаж байх. Энэ даалгавар тэр нэг балаа 3 цагтаа өгсөн бохгүй ч гэж. За энэ богоон болохоор Vagos гээд гангийнх бүлгэмийнх тэнгуүтээ энэ ингээд худалдаа ачгаад ажил хот руу явж байгаа байхгүй. Тэгээд тэндээс нь тонох юм. За үүгээр хэдэн хайрцгийг нь манай CJ туугаад тэгээд Big Smoke CJ хоёр маань артаас нь хөөжлөж амжилттай ер нь тулдаг, ер нь тулгаалдаг. Гэтэ Crash-ийн нэгтгэлийн 3 цагтаа маань хамаг бохор ажиллаа CJ-ээр. Тэгээ ер нь амжилттай дуусны дараа нөгөө Crash-ийн нэгтгэлүүд бас л нөгөө манай хоёрт маа даалгавар өгдөө. Crash-ийн 3 цагт. За манай CJ-ээр ер нь хийлүүлдэг бас гол ажлууд нэг нь болохоор гал тавих. Тэгээ худалдаа хийж буй хүмүүсийг хөнөөх гэх мэт ер нь бол өөрсдөө хийж чадахгүй бохор ажлуудыг хийлүүлж байгаа гэмт хэргийг хийж болох. Тэгээ цагдаа нар нь үүгээр дуусаагүй бөгөөд давхар бас Оросын мафиад руу дээр ер нь л халуулдаг.
худалдаа хийж байгаа. Угаасаа тэгээд CJ тэдний хийснээр хийхгүй бол тэд манай залууг торны цаанд суулган шүү гэж ер нь бол дарамтлаад байдаг л та байнга. За буцаж гэрлөө орох үед ах болон ихч хэрэлдэж байлаа. Юунаас болсон юм бэ гэсэн чинь Kendall нэг Мексик залуутай өргөдөг бөгөөд үүнд нь эсвэл дургу багш байлаа. За тэгээд CJ маань Kendall-ыг ер нь бол хүргэж өгдөг юм уу тэр залуутай танилцгаад. За Caesar гэдэг энэ залуу байна. Мексик залуу. Энэ хүн бас нэг гангийн толгойлогч бөгөөд миний ихэнд дурдсан Marios Los Aztecs нэг цэнхэрэнгийн алчууртай энэ бүлгэмийн дарга толгойлогч нь цэнхэрэнгийн хүмүүстэй өнгөтэй. За очиод уулзсан энэ хитэн маань машина флексдэг амар дуртай болтой. Тэгээ би энэ машиныг яаж үсрээд байгааг хаяа ойлгодог юм л энэ. Дугуугаар үсрээд байгаа юм байна ш. За тэгээ мэддэг юм л коммент хийчихгүй. За тэгээ үйл явдал руу буцаж орох юм бол Kendall найз залуутайгаа ер нь бол ингээд амар тэрвэлж мэрлээ өмсөлдөөс чинь манай CJ залуу уурлаа. Хөөе залуу гараад татмат гэсэн чинь Caesar маань амар уурлахын хооронд үнэхээр чин сэтгэлээсээ ярьдаг зөө уучлж байгаа. CJ тэ ер нь бол ингээд те хоёул андууд байх албагүй. Гэтэ Kendall надтай байхад аз жаргалтай байдаг. Тиймээс ягаад чи өөрөө мэдгээд. За тэгэл CJ энэ үгэнд нь уяраад эвлэрдэг. Үүний дараа CJ ер нь бол уралдаанд бас оролцдог энэ хэд маань уралдаан зохион байгуулж орлого үүсгэх юм энэ ганг. Өглөөний наран мандахад Sweet-ийн нэг тушаал өгдөг. Glen Bark-ийг цэвэрлэх. Баларсан гангийг шахах буюу Grove Street-ийг дахин газрын зурагт тодорхой харагдуулах гэжээ. Glen Bark-ийг өөрөө Баларсан газар нутгих бөгөөд хар тамхины худалдааны төв болсон газар тул ийшээ дайрах нэлээд эрсдэлтэй байв. Гэтэ CJ хамттайгаа дагуулчаад алдцдаг ер нь бол Glen гэдэг парк дээр даалгавраа амжилттай биелүүлж анх удаа ер нь бол манай Grove Street-ийн газар нутаг нь томордог. Анх удаа газар болоод ирдэг. Glen Park тэдний болж ногоон хөтөл газар зурган дээр. Энэ маш том үйл явдал болсон бөгөөд өмнө нь тархаа бутархаа байсан хүмүүс нь буцаж нийлж тэдний гангийн хүмүүс нэмэгдэж байлаа. Үүнд нь уртхан бол тэдний хуучин хам болох OG Lock-ийг гар нэмэгдэг энэ өөрөө Reaper юм байна. Тэгээд тэдний ойрхон манай хэд маань house party гэдэг. Тэгэл нөгөө OG Lock маань дуулж муулаад. Тэгсэн чинь гээд тамхилах гад гарсан чинь гинэт оройн бааласынхаа үдшилэг хийж байхад нь дайрч ордог. Өвгөр годмонд буулцаа ус хотхны хамгаалдаг бөгөөд үүний дараа толгойлогч Sweet за манайхан автор нэг тарсан байгаа өөрсдийн гангийн бүх хүмүүсийг нийлүүлж энэ хар тамхинаас нэг үсэн ангижрах хэрэгтэй. Аль бие осоор Jefferson-ы дэм буудалд уулзгаар тохирдог. Нэмж дурдахад Grove Street-ээс ер нь бол тусгаарлсан бөгөөд тэндээс гарч ирсэн 2-3 бүлгэн байдаг. Тэд нартайгаа давхар буцаад дийлэх зорилготой байлээ. Дэм бол буцаад очих юм бол манай хэд хуралдаан хийж байсан ч гинт тусгайгийнхан нисдэг тэрэг хөлөглөөд дэм буудал руу дайрдаг. CJ ахыгаа аварна гэд байрлал ордог бол Big Smoke Rider хоёрын цухтаадаг. За CJ маань барилга дээр ороод таарсан цагдаа болгоногоо буудаж унаадаг. Чи тэгээ ер нь бол арай гэж ахаа аварч байгаа байхгүй Sweet-ийг. Оройн Sweet хүмүүстэй уулзч дүү болох CJ-г мундаг байсныг хэлдэг бөгөөд тэрээр мөн манайхан одоо хүчээ авсных баларсыг бүгдийг нухаж хаяа гэдгийн төлгөө боловсруулаад дараа шүн дайран шүү гэдэг. We gonna roll on these baller motherfuckers. Тэгэл бүгд баяртай гарч явал байжсэн чинь CJ рүү Caesar залгадгийн. Bro, амар яралтай юм байна. Чи яралтай ирэх хэрэг байна гэд. Гэтэ CJ бас ч гэсэн эргэлжээд дараа ажиллахгүй мэ гэсэн чинь нөгөө Caesar заавал хэрэгтэйгээд CJ-ийг хотын нөгөө захад дуудаад тавиад иртээ. Caesar CJ хоёр машинд нуугдаад эхлээд бааласын хоёр гишүүн гарч ирдэг. Тэгсэн тэдний хамгийн үнэн занд Rider дахиад ардаас нь гараад ирчихсэн. Тэг юу болоод байгаа юм бэ? Тэгсэн чинь зөө Big Smoke хоёр барилгаас бас давхар гарч ирдэг. Тэгэл манай CJ юу вэ? Энэ хоёр ч урагч хэлсэн юм байна шүү дээ. What the fuck гэл тэгсэн тэгээд дараа нь харах юм бол нөгөө цагдаанаас ивж идэв. Нөгөө хар Frank гэдэг цагдаан. Тэгэл энэ хэд маань бүгд хувилдсан байсан байхгүй. Яаж хувилдсан бэ гэсэн чинь нөгөө хотод дотор чөлөөтэй энэ юуныхаа худалдааг явуулах гэсэн чинь түүний ах Sweet санаа болоод исэн байл л та. Тийм учраас түүнийг хөнөөхөөр нөгөө нэг саяхан хар машинтай буудаад дайрсан боловч Sweet-ийг алаагүй түүний ээжийг алдсан байхгүй. За тэр оройн тэдний зорилго нь бүтлгүүтсэн. Цаашаа харах юм бол бас ахыг алах гээд оролж исэн чинь гинт CJ гараад ирсэн учраас төлөв нь хойшилдог. Мэдчихэнгүүтээ дараа нь хинт хэлж байгаа байхгүй Caesar чи манай ихч Kendall-ыг аваад ер нь бол хотоос нуу муу гэд болгоомжтой хамгаал гээд тэр хоёр нь салдаг. За тэгээд CJ салангуудаа Sweet болон манай хамууд дайсны өрхлөө явж байна. Би ардаас нь очлоо гэж салдаг. За тэгээд CJ очин чинь нөгөө хэд маань амар хядуулж байгаа харагддаг. Түүний ах нь амар хүн дээр шархтаа цус алдчихсан, гişүүд нь баг ихэнх нь өгцсөн. Тэгээ үнэхээр хүнд шархацсан CJ-ийн гарт нь унаа хөрх. Ах нь
CJ-д ингэж л чи цагдаа нар одоо ирж байна гэд. Гэтэ CJ орохгүй гэдэг. Тэгсэн гинт балансын гисүүд бас дахиад нэмэгдэж ирдэг. Бөгөөд CJ маань ахыгаа хамгаалж буудалцдаг. За үгээр ерөнхийдөө бол байхаа цагдаа нар орж ирд. Тэгэл манай хоёр маань төгсгөл нь ер нь бол CJ баривчлагдаж явна. Sweet сархацж амьд байгаа. Grove Street төр хугацаагаар доторгоч цаашд тэмцлийн гараагаа алдахгүй гэдгийг харуулсан. Тэдэнд итгэл үнэмшил бол эв нэгдлийн сэргийх хугацаа мурт. Гэтэ нэг зүйл тод байлаа. Уралтын гүн шархан хизээ сэрэх вэ. За тэгээ CJ маань баримтлагчсан ч ойд сэрдэг. Нөгөө гурван crashing авилагч гурван цагдаа маань ер нь бол CJ-г би яг барьж өгөөгүй юм байна л л дээ. Тэгээ CJ урдаас нь хаана байна гэсэн чинь Frank болохоор хаан чишээ. Тэгэл нөхцөл байдлыг тайлбарладаг. Ах Sweet чинь цагдаагийн имлэгт байгаа. Харин чиний тухайд гэвэл чамайг ямар цагдаа бариагүй шүү. За тэгээд мэдээж чи бид hiдэд хийх ёстой ажил зөндөө байгаа заа. Тийм учраас бид хэд чамайг ингээд энэ хойд суллаад явуулж. Давхар Big Smoke болон бид хитээс хол байгаараа гэд орхиод явцдаг. Тэгээ манай хүн хөдөөс сэрдэг. За ингээд манай хотын хүн маань хөдөөний хүү болох замлаа эхлэв. Эхлээд Angel Park трейлер шиг гэрте болдог. Бөгөөд цагдаа нар уцаар дахин холбогдоход тэр нь хийх нэг ажил байгаа гэжээ. Мэдээж CJ-г ер нь бол ингээд амар өндөр уул руу ингээд явуулж байгаа. Тэгээ тэнд очиод модон байшин байдаг бөгөөд энэ дотор нэгэн гэрч бай. Энэ гэрчийг нөгөө цагдаа нарын бузар болохыг илчилж магадгүй болохоор тэрийг CJ-ээр нухалдаг. За үнэхээр өгсөн гэдгийг батлагын тулд давхар манай хүн зураг дараад тэгээд мэйлээр явуулдаг. Танихгүй хүн залгадаг. Танаа хууцсан анд чинь энд байна. Хүчээрээ дуулж гээд. Орхон бол нөгөө Frank нь мансуурсан сууж байдаг. За тэгээ шин дүрттэй танилцдаг бөгөөд энийг Truth гэдэг. За энэ бүтгүүгээр бол нөгөө заваа юмыг тарьдаг хүн юм байна лээ. Харин чи CJ чи юу хийх вэ гэвэл тэр тарьсан урамлыг нь бусдад хүргэж өг. Тэгснээ даварцсан зөө. Давхар нөгөө Frank цагтаа маань CJ давхар Truth мөнгө төлөх гэж байгаа байхгүй. За тэгээ CJ энэ галзуу юмтанд үлддэг юм. Тэр өөрийгөө хэлэхдээ би энэ харанхуйн дундаас гэрлийг хардаг гэж солирдог л доо манай Truth. Тэгээд үүний дараа манай CJ маань ферм рүү явдаг. Тэр тамхин тариалдаг ферм рүү явдаг. Leafy Hollows гэх энэ ферм дээр бусдаас холуур нилээн нууцлаг газар байдаг бол та. За Truth ихний өгсөн даалгавар надад зориулж комбайн холгаал гэв. Комбайныг анх удаа ундаг бөгөөд их том сонин машин байдаг. Эндээ CJ явж гисэн хэцүү. За тэгэл ашиггүй дээ. Мөнгө болон комбайн өгсөний дараа буцаж трейлер дээр ирж амардаг. Гэнэт ашгүй утсаар нь дуурч Caesar залгадаг. CJ манай үеэлтэй уулз цамд хэрэг болно. CJ Dillamore гих тосгонд ирж үеэлтэй нь уулзахаар байрлал ордог. Тэгсээ үеэл нь ямар галзуу хүүхэн байдаг. Тэгээ энэ хүүхнийг Catalina гэдэг. Тэгээ харуул их л ширэн нүртэй болтой. Энэ хүүхнийг харах юм бол их л ширэн нүртэй болтой. За тэгээд CJ Catalina-гийн төлөө хэд хэдэн ажил хийж овоо орлоготой болдог шүү. Хэсэг солигдоход ашгүй тэр түн ихч Kendall болон түүний найзлаг Caesar-тайгаа дахин уулзч чаддаг. Caesar-ийн хэлснээр бол Big Smoke бизнесээ томруулахын тулд өөрийн төлөөлөгчдөө энэ авчирч хүмүүстэй уулзна гэдгийг дурддаг. Тийм учраас манай хоёр маань дээвэр дээр гараад нөгөө нэг хүмүүсийн уулзж байгаа зургийг хардаг. Харах юм бол энэ дэр Rider дахиад явж байгаа төлөөлөгч нь. Дараагийн өдөр нь энэ авчаа хиттийн маф буюу Tiradad нэг зохион байгуулж байгаа уралдаанд оролцдог. За тэгээд тэр хятад эрт манай CJ таалагч юм байсан хятад ир маань нэрийн хуудасаа өгдөг. Бөгөөд San Fiera хотод ирвэл надтай холбогдоорой гэдэг. За энэ хооронд Catalina болон CJ банк дээрэмдэж мөн гангуудын мөнгийг зөөж байсан хүмүүсээс дээрэмддэг. Ер нь бол мотоциклээр мөнгө зөөж байгаа хүмүүс дээрэмдэл. За тэгээ энгийн ажил бас хийдэг л дээ давхар. Мөнгө нь хангалттай болсны дараа Truth эргүүлээд бүх мөнгөө төлдөг. Мөнгө төлнөс гэжтэй баг мөнгө нөгөөд байгаа юм шиг. За Catalina-тай эргэн уулзахад өөр нэг залуутай болсон бөгөөд энэ залууг Cloud гэдэг. Энэ Cloud гэж залуу чита 3 дээр гардаг гол дүр юм байлээ. За тэгээд яах гэж байгаа гэсэн бооцоотой Cloud ер нь бол уралд гэдэг юм байна л да. Catalina нь ятгаад. За тэгээд ерөөхдөө болвол Cloud чадварлаг жолооч байсан ч CJ энэ хавийг мэддэг болохоор товч зам ашиглан уралдаанд төрүүлдэг. За би яг алсан одоо шагналаа авъя гэдэг. Тэгэл авсан юм нь болохоор San Fiera хотод орших нэг Daryl гэх нэгэн гаражийг ордер байрны ор. Тэг ер нь бол анх ихтэй манай хүн болохоор машин өгнө гэсэн бол оронд нь гараж өгдөг.
Тэгээд Каталина маань ер нь манай энэ Главдтай хамт Liberty City руу яваад өгдөө. За тэгээд CJ асгүй эндээс холдохоор явах үед гинэт нисдэг тэрэг дугарсан. Нөгөө фермиг нь хайгаад байгаа болтой. Үүнээс болж Truth бол нөгөө хэд маань тарьсан нөгөө өвснүүдээ устгадаг. We keep playing this music long enough, Babylon's going burn, ая! За амжилттай уул мөрөө баллан San Fierro хот дох нөгөө гараж руу ер нь бол очсноор манай энэ парт нэг дуусгаа. Тэгээ үүгээр ерөнхийдөө бол одоо San Fierro хотод дараагийн үйл явдалд өрнөдгийн. За спойлдох юм бол. За тэгээд San Andreas хот маань 3 хоттой. Тэгээ 3 хот болгоны үйл явдлыг 3 партад хуваах юм шиг байна би ер нь л. Тэгээд та хэдэд гайхаж магадгүй нөгөө зураглал нь ямар гоё болчихсон эсвэл ари дээр юм уу гэж зарим нь бодох, зарим нь үгүйч магадгүй. За энэ юу гэхээр 2021 онд Steam дээр Grand Theft Auto Trilogy гээд Definitive Edition болохоор энэ яадаг. Хуучин 3 тоглоомоо графикын сайжруулад тавьчихсан. Тэг жоохон үнэтэй юм билээ яг ба. Тэг би авсан тоглож үзсэн байжгүй шүү. Нөгөө хуучин юмуд бол зурглууд нөгөө багтаа зурглууд нь юм байна гэж сандаг ус яг тэргээр явд юм билээ. Яг жинхэнэ тоглох амар сонир байдаг шүү. Тэг энэ бичлэгнүүд дөрвөлтөндөө Definitive Edition-ы зурглууд нь. За үүгээр ер нь бол ингээд бичлэг маань дуусч байна. За би микс нэлээ. Дараагийн бичлэгээр дахин дарах та. Bye.